Орос улбаны улсын ихэнх хэрэгцээрийн үндсэн нөхцлүүд дээр буулт хийхгүй гэлээ. Орос улбаны улсын зарцаагдсан хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухайд Америк нэгдсэн улс болон Европын холбоо санал зөрүүлдэж байна. Хонконгийн Тайбэй дүүрэгт байрны цуцлбарт галгаач 44 хүн амиа алдлаа. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот дахь үндэсний гвардийн цэргүүд халдварт өртжээ. Арамдраг зочтой Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болсон онцлог мэдээллээс таймлаг өргөх болно. Орос Украины хооронд зуршлал хийж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэрэгцээнд дахиж гарч байгаа зайлшгүй тал нь тодорхой хэмжээний буултуудыг хийж байгаа гэсэн боловч энэ нөрөө бодит байдалтай төдийлөн нийцэж өгөхгүй байна. Тодорхойлох юм бол өчигдөр Орос улбаны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэвлэлийнхэнд хэлэлцээрийн явцын талаар ярьж байх үедээ Орос улбаны улс Украины асуудлаар тавьж байгаа үндсэн шаардлага байр сууринд бат зогс нь өөрчлөх, буулт хийх, бууж өгөх тухай яриа огт байхгүй гэсэн баг юм. Дональд Трампын санаачилгаар Орос Украины эрх баригчдад санал болгосон энхийн төлөвлөгөөний анхны 28 заал бүхий хувилбарт хамгийн маргаантай хэсэг нь их сурвалжуудын мэдээлж байгаагаар Украин Донецкийн бүс нутгийг бүхэлд нь Оросын дефакто хяналтанд өгөх тухай хэсгээ гэж хэлж байна. Энэхүү дефакто хяналт гэж байгаа нь олон улсын түвшинд албан ёсоор Оросын бүрэн эрхт нутаг гэж хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн Оросын цагиргаа хяналтанд ор байна гэсэн санаа байна. Үүнээр нэмээд мөнгө цэрэггүй бүс болж үлдэх зохицуултууд орсон байсан. Гэтэл одоогийн фронтын шугамыг харах юм бол Орос улбаны улс Донецкийг бүрэн эзэлж амжаагүй байгаа. Украины эрх баригчдын газар нутгийнхаа эзлэгдсэн хэсэг дээр нэмээд хяналтаа алдаагүй байгаа газар нутгаа хүртэл Оросын дефакто хяналтанд өгөх шаардлагатай болж байна гэсэн. Намын энэхүү төлөвлөгөөнд Орос Донецкээс гадна Луганск, Кримийг бүрэн хянах, Херсон болон Запорожийн шугамыг одоогийн байршлаар нь зарцаах санал орсон гэж сурвалжуудын мэдээлэл байна. Энэхүү анхны төлөвлөгөөнөөс хойш дипломат төлөөлөгчдийн түвшинд хэд хэдэн удаа уулзалт болсон байгаа учраас хэр өөрчлөгдсөн болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Ямар ч тач Оросын талаас өргөн цар хүрээний буулт хийх бодолгүй байгаа гэдгээ дахин нэг удаа анхаарууллаа гэсэн. Нөгөө талд Украины талаас ерөнхийлөгч Володимир Зеленский Америк нэгдсэн улсын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөө яриаг хэлэлцээг урагшлуулж ажил хэрэг болгоход бэлэн гэдгийг хэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн энхийн төлөвлөгөөний эргэн тойронд болж байгаа яриаг хэлэлцээртэй холбоотой бас нэгэн маргаан дагуулж байгаа асуудал нь эх 7 хоногт Владимир Путинтэй уулзахаар Москваг зорих гэж байгаа Дональд Трампын элч Стив Виткофтой холбоотой хэрэг байна. Тодорхойлох юм бол Bloomberg агентлаг өнгөрсөн 7 хоногт Стив Виткоф болон Владимир Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын хооронд болсон ярианы бичлэгийг нийтлээд байгаа юм. Энэхүү ярианд Виткоф Юрий Ушаковд хандан Украины дайныг эзэслэх өөрсдийнхөө төлөвлөгөөг Дональд Трампад яаж танилцуулбал болох талаар зөвлөгөө өгсөн байсан юм. Энэ хэргийн дараа Виткоф Оросын талыг хэд баримталж байна, төвийг сагсан байр суурьтай байж чадахгүй байна. Өмнө зуршлагч хийж чадах хүн биш байна гэгчлэн нэлээд ширүүн шүүмжлэлүүдийг дагуулдаг байгаа юм. Тэгвэл Дональд Трампын хувьд Виткофыг өмгөөлж, энэ бол хэлэлцээ хийдэг хүмүүст байх ёстой энгийн хэлэлцээний арга байгаа гэсэн мэт. Гэхдээ энэ бичлэгийг Bloomberg агентлаг хаанаас олсон болох нь намын үнэхээр бодит хэсэг нь бас нэгэн анхаарал татсан асуудал. Агентлагийн зүгээс их сурвалжаа нээлттэй болгохоос татгалзсан ч гэсэн олж авсан бичлэг нь үнэн бодит гэдэгт нь огт эргэлзэхгүй байгаа гэсэн байна. Юрий Ушаковын хувьд өчигдөр телевизэд өгсөн ярилцлагада бичлэгийг өгөөсгөж няцаасангүй. Тэрээр Виткофтой хэд хэдэн удаа WhatsApp-аар ярилцсан гэдгийг хэлж, ярианы бичлэг алдагдсан байгаа нь талуудын хоорондох яриаг хэлэлцээний эрчийг сааруулах, саад болох зорилготой үйлдэлээ гэж тодорхойлсон байгаа юм. Орос Украины дайныг эзлэх яриаг хэлэлцээр тун идэвхтэй инхүү үргэлжилж байгаатай зэрэгцэн Европын холбооны банк санхүүгийн системд гатсан Орос улбаны улсын хөрөнгийг яах вэ гэдэг асуудал тулгамдж байгаа. Хэлэлцээрт оролцогч талууч гэсэн энэ асуудал дээр ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа юм. 2022 онд Орос анх Украин руу гинтийн цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тухайн үед барууны орнуудад байсан Орос улбаны улсын хөрөнгө зарцаагдсан байдаг. Үүнд нь Орос улсын төв банкны нөөц, төрийн өмчит компаниудын хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалт, бонд гэх мэт ойролцоогоор 300-аас 400 тэрбум ам долларын хөрөнгө багтаж байгаа юм байна.
Одоо харин уг хөрөнгийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нь талдаа бодох асуудал болон хувирсан байна. Европын холбооны зүгээс уг хөрөнгийг Украины сэргээн босголтод зориулахыг хүссэн байр суурь илэрхийлсэн. Гэхдээ зарцаагдсан хөрөнгөөс Украинд 140 тэрбум еврогийн зээл олох саналтай байгаа юм байна. Зээлийн төлөлтийг хийж эхлэх хугацааг Орос улбаны улс бүрэн гал зогсоож Украинд дайны улмаас учирсан хохирлыг барагдуулж дуусны дараа гэж тогтоох саналтай байгаа юм байна. Тэр хүртэл Оросын хөрөнгө зарцаагдсан хിവэрэ байгаж Америк нэгдсэн улсын хувьд яригдж байгаа энэхүү хөрөнгийг Украины сэргээн босголтод зориулахыг анхандаа бол дэмжиж байсан. Гэхдээ сүүлийн 28 заал бүхий төлөвлөгөөнд энэхүү хөрөнгийг Украины сэргээн босголтод хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглах. Зарим хэсгийг нь Орос Америкийн хамтарсан хөрөнгө оруулалтын санд байрлуулах саналтай байгаа. Ингэснээр Украин, Орос, Америк аль алинд нь ашигтай гэж үзсэн байна. Мэдээж энэхүү саналыг Европын улс орнууд эрс эсэргүүцэж Оросын талд ашигтай байлгах гэсэнд дургуутслаа илэрхийлсэн. Тиймдээ Америк нэгдсэн улсын талаас саналаа өөрчилсөн байж магадгүй. Орос улсын зүгээс харин нөхөн төлбөр төлөх болон буулт хийхийг аль алийг нь эсэргүүцсэн байдалтай. Улсын төсвийн зарцаасан хөрөнгийг ашигласан тохиолдолд хулгайд тооцох болно гэдгийг анхааруулсан байгаа юм. Хөрөнгийг яаж хэний талд шийдэх, Орос Украины газар нутгаас авах хэсэг. Америк нэгдсэн улс санал болгосон ихэнх хэлэлцээртэй архин өөрчлөлт оруулах уу гэд шийдэгдээгүй асуудлууд олон байсаар байна. Хэрэг явдал хааш ирэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. Хонконгод 1945 оноос хойш хамгийн олон хүний амьд хүрсэн галт хөмөр дэгдээд байна. Өчигдрийн 3 цаг орчим үед Хонконгийн Тайпа дүүрэгт 4,000 гаруй хүн оршин суудаг орон сууцны байрны зохицуулбарт гал гарсан. Гал гараад 24 цаг байдгаа өнгөрчгөөд байхад одоо хүртэл гал бүрэн унтраагүй байгаа юм. Амийн алдагчдын тоо өнөө өглөө 44 байсан бол одоогийн байдлаар 55 болж нэмэгдлээ. Барилга дотор 200 гаруй хүн байгаа гэж үзэн зааврах ажиллагаа үргэлжлүүлж байгаа. Гэхдээ гал гараад хэдийн 1 хоног өнгөрсөн нэмээд оршин суугчдын 30 гаруй хувь нь 65-аас дээш настай өндөр наснууд байсан учраас галаас амьд гарсан байх магадлал том байгаа гэж үзээд байгаа юм. Гал гарсан шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй. Гэхдээ энэ ослын цар хүрээ ийм их хэмжээнд хүрэхэд гал гарсан шалтгаан биш, харин гал хурдтай дарсан шалтгааныг ярих хэрэгтэй болж байгаа юм байна. Учир нь Хонконгод барилгын чанар стандарт өндөр хатуу чанга зохицуулалтуудтай. Гэтэл энэхүү зохицуулбарын нийт 8 барилгын 7-д нь гал тархсан буюу маш богино хугацаанд зэрэгэлдээх барилгууд руугаа хурдтай тархсан явдал байна. Үүний шалтгаан нь засварын ажилтай холбоотой гэж албаныхан таамаглаж байна. Энэхүү зохицуулбар нь өнгөрсөн жилээс хойш засвар хийгдэж байсан, харин засварын ажлыг хариуцаж байсан компани нь хулсан шат ашиглаж байсан, мөн хөөсөндөр хэмжээгээр цонх барилгын гадна хэсэгт суйрлуулсан байсан юм. Тиймээс галт дэвсвэргүй материал засварын ажилд ашигласныг нь аюулгүй дүрм журмыг үл хайхарсан гэж үзэн өнөөгөө засварын компани 2 захирал 1 зөвлөхийг нь баривчилсан. Тэдгээр сэжигтнүүдийг хайхрамжгүй байсан гэдгээс гадна ашиг сонирхлын зөрчил, авилга хэл хахуулын асуудал байсан хэсгийг шалгахаар болсон байна. Гал гарсан Ванфук орон сууцны зохицуулбар нь тус бүр 32 давхар 8 барилгаас бүрддэг. Энэхүү 8 барилгын 7-д нь гал өвцнөөс одоогийн байдлаар 4-т нь гарсан галыг унтраасан, үлдсэн 3 барилгын галыг унтраах ажиллагаа үргэлжлэж байгаа. Нийтдээ 128 галын машин, 57 түргэн тусламжийн машин, 800 гаруй аврагч ажиллаж байгаа юм. Хонконгийн удирдлагууд энэхүү галт төмрийг хамгийн өндөр түвшин болох 5 дугаар зэрэглэлийн галт төмрөө гэж тогтоогод байна. Галын тухай анхны дуудлага өчигдрийн 15 цагийн орчимд ирсэн нь Фанчаун хаус гэх барилгын хусан хийцнээс нь гал гарч эхэлсэн үе. Ердөө 5 минутын дотор цааш гал барилгын дотгошоо болон зэрэгэлдэх барилгууд руу хурдтай дарахж эхэлсэн байна. Экспертуудын мэдээж байгаагаар орсон суугчдыг гаргах хугацаа ердөө 20 минут байсан байна. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын баруун Виржиниа мужийн үндэсний Говардын 2 цэрэг рүү зэвсгэлсэн этгээдүүд халдсан хэрэг гарч 2 цэрэгийн биеийн байдал сайнгүй байгааг албаныхан хэлж байна. Хэрэг цагаан ордноос хэдхэн гудамжны зайд байрлах Фарагут Бэс гэх метроны буудлын ойролцоо болсон байна. Хэрэг гардаг өдрийн дэлгэрэнгүй дурдах юм бол эргүүлийн цэрэгүүд өчигдөр өглөөний 9 цаг 20 минутанд ээлж эхэлсэн. Харин 9 цаг 35 минутанд халдлага гарсан байна. Газар дээр нь сэжигтнийг баривчилсан үдээс хойш албаны холбооны агентлагууд мөрдөн байцаалтыг эхлүүлж орой гэхэд нэмэлт хүч олгон 500 үндэсний Говардын цэргийг Вашингтон хот руу илгээсэн. Баригчид энэхүү явдлыг зориуд урьдаас төлөвлөж байсан гэж таамаглаж байгаа. Сэжигтний хувьд хэрэг гарсан гудамжны буланг тойрон гарч ирээд шууд нүдэнд тусгүйц биерхүү өндөр цэргүүд рүү гал нээсэн гэж сурвалжууд мэдээлж байгаа юм.
Хэргийг иргэдийн хийсэн дүрс бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэгд дурдсанаас харах юм бол энэ тэндгүү хагарсан шил цонхны хилдэрхий байсан хүмүүс самдарч гүйлдэн тун эмэгц замбраагүй өөмөө самуунтай байсан гэж байна. Гэмцэн 2 цэргийн альбан хаагчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн сэрэгтэн гэсэн өөрөөр шахагдсан байна. Түүнийг одоогоор цагдаагийн газар цагдам хорж байгаа. Тэрээр 2021 онд Афганистанд олгож байсан тусгай визний хөтөлбөрийн дагуу Америк нэгдсэн улсад ирсэн 29 настай Афганистан улсын иргэн Рахманулла гэх нэртэй хүн байсан юм. Хууль сахиулах байгууллагын уг хэргийг террорист шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Мөн түүнийг хэргийг ганцаараа үйлдсэн байж магадгүй гэж таамагласан. Энэ хэрэг давхар улс төрийн маргааныг өдөөгөөд байгаа гэдэг нь дурдхан зүйтэй. Ерөнхийлөгч Дональд Трамп террорист хаалтлын шинжтэй үйлдэл замун хууль бус цагаачтын эсрэг бодлогыг чангаруулах шаардлагатайг харуулсан хэрэг боллоо гэж тодорхойлсон. Түүнчлэн Афганистанаас цагаачлах гэсэн хүсэлтэй иргэдийн хүсэлтийг түр зогсоохоор болсон гэдгийг зарласан байна. Мөн дашин дуртахад Дональд Трампын энэ оны ихэр баталсан гэмт хэрэгээс сэргийлэх онцгой байдлын арга хэмжээний хүрээнд ийхүү Вашингтон хот руу 2200 гаруй үндэсний гвардийн цэргүүдийг байршуулсан байна. Үүний дагуу гвардийн цэргүүд хотод ирээд байсан үед энэ халдлага гарсан гэсэн. Гвардийн энэ мэд дайжлагааг цэргийн хүчний оролцоотой дэг журам тогтоох гэсэн улс төрийн шинжтэй үйлдэлээ гэж үзэх талууд байгаа юм. Энэ 7 хоногт Бээжинд Хятад Оросын эрчим хүчний бизнесийн 7 дахь форум зохион байгуулагдаж байна. Украины дайнтай холбоотойгоор Оросын эрчим хүч газрын дасны салбарын эсрэг хоригууд тогтоогдоод байгаа. Гэхдээ үүнээс үл харгалзан Хятад улс Орос улстай эрчим хүчний салбарын стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлжээ. Хятад улсын төрийн зөвлөлийн дэд сайд Дин Сюэсян Бээжинд болсон Хятад Оросын 7 дахь удаагийн эрчим хүчний бизнесийн форумын үеэр хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорж байгаагаа мэдгдлээ. Мөн энэхүү форумд Хятадын дарга Ши Жинпинг мэндчилгээ илгээж Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын 4-р бүгд хуралдаанаар хөндөгдсөн нээлттэй худалдаа эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж өгнө гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү форумд мэндчилгээ илгээж Роснефть компаниг гүйцэтгэх захирал Түлш эрчим хүчний стратегийн хөгжлийн комиссийн нарийн бичгийн дарга Игор Сичин уншиж танилцууллаа. Мөн Орос улбаны улсын дэд ерөнхий сайд Александр Новак нээлтийн үеэр үг хэлжээ. Цааш Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Дин Сюэсян Хятад Оросын эрчим хүчний түншлэлийг хөгжүүлэх 3 чиглэлийг санал болголоо. Үүнд аж үйлдвэрийн бүх төвшөнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамсан эрчим хүчний суваг хийн хоолойн доктортой ажиллагааг хангах, эрчим хүчний худалдааг саадгүй үргэлжлүүлэх. Хоёрдугаарт эрчим хүчний шилжилтийн чиглэлд хамтрах, шинэ хэрэглээний шийдлүүдийг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч болон бусад шинэ салбар дахь боломжийг идэвхтэй ашиглах. Гуравдугаарт олон талд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн эрчим хүчний засаглалыг сайжруулахад хоёр тал хамтран ажиллах гэсэн чиглэлүүдийг дурдсан байна. Форумын нээлтийн дараа Дин Сюэсян форумд оролцож байгаа Орос улбаны улсын өндөр түвшний төлөөлөгчтэй уулзлаа. Энэ удаагийн форумд Хятад Оросын холбогдох байгууллага компаниудын 400 орчим төлөөлөгчид оролцсон байна. Хятад улсын сансар судлалын байгууллага Шинжэу 22 сансрын хөлгийг амжилттай хөөргөж Тэнгүүн станцад хүргэсэн байна. Энэхүү хөлөг нь эх 2026 онд газар дахь 3 сансрын нисгэгчдийг буцаан авчирхад ашиглагдах хөлөг байна. Үүний өмнө Шинжэу 20 багийнхан буцах хуваар 9 өдрөөр хойшилж, эцэст нь Шинжэу 21-ээр буцаж ирсэн байдаг. Тухайн үед Тэнгүүн станц дээр шинээр очсон 3 нисгэгч аврах хөлөггүй үлдсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй хамтарч ажиллаж байгаа СЖТ-ийн агентлагийн сурвалжлагч Жэн Имбин Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвөөс мэдээлэл олно. Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвөөс бид Шинжэу 22 хөлгийн Чангун сансрын станцтай залгагдах үйл явцыг ажиглалаа. Бүх ажиллагаа ердөө 3.5 цаг орчим үргэлжилсэн. Шинжэу 21-ийн хөврөлтийн даалгавартай адил хугацаа бөгөөд өмнөх бүх нислэгүүдтэй харьцуулахад шинэ дэд амжилт юм а. Өмнө нь ийм үйл явц 6.5 цаг орчим үргэлжилдэг байв. Өнөөдрийн даалгавар бүрэн автомат хоримоор хийгдсэн. Шинжэу 21-ийн 3 гишүүн станц дээрээс бүх үйл явцыг анхааралтай ажиллаж байлаа. Залгагдсны дараа хөлийн ачаа тэшийг станц руу шилжүүлнэ. Үүнд хоол хүнс, Шинжэу 20 хөлгийн цонхны ан цавыг засах төхөөрөмжүүд, станцад суйрлуулах тоног төхөөрөмжүүд багтаж байна. Ингээд Шинжэу 20, Шинжэу 22 хөлгүүд болон Тэнжао 9 ачааны хөлөг станцтай зэрэгцэн Хятадын сансрын станц дахин Т хэлбэрийн бүтцтэй харагдаж эхэллээ. Одоогоос хагас жилийн хугацаанд командлагч Жан Лу, гишүүд Ву Фэй болон Жан Хунжанаар шинэ үүрэг даалгавруудаа хэрэгжүүлнэ.
Миний хувьд Хятадын зорчигчтой сансрын нислэгүүдийг 2021 оноос хойш дагаж мэдээлж ирсэн. Бүх нислэгээс харагддаг нэг зүйл бий. Энэ бол нөөц хувилбар. Өөрөөр хэлбэл хүнтэй нислэгч бай, ачааны хүлэгч бай, гол хүлгийн ард нөөц пуужин, нөөц хүлэг үргэлж бэлэн байдаг. Энэ бүхэн сансрын нислэгчдийн аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээр тавьдагтай холбоотой юм а. Шинжөө 22 хүлэг замдаа гарсан ч би одоо хүртэл Шинжөө 21-ийн тэмдгийг зүүсэн байгааг харж байгаа. Учир нь өнөөдөр хийгдсэн бүх ажил Шинжөө 21 багийн төлөө хийгдсэн юм. Ард талд маань буй том дэлгэцэн дээр Шинжөө 21-ийн 3 гишүүн завгүй ажилтгүй дүр зураг харагдаж байна. Баг хамт олоноор нь их бахархаж байна. Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвөөс Жэн Эбийн мэдээллээ. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа энэ сэдвт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. 2026 оны 20 бүлгийн дээд хэмжээний уулзалт Америк нэгдсэн улсын Майами хотод болох юм а. Тэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтанд Өмнөд Африк улсыг оролцуулахгүй болохоо хэллээ. Тэр өнгөрсөн 7 хоногт Өмнөд Африк улсад болсон 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтанд төлөөлөгч оролцуулаагүй. Үүнийхээ шалтгааныг цагаан арьст хэрэгсний шашинтай хүмүүсийг хавчин шахаж, амь нас эрүүл мэнд нь халдаж байна гэх үндэслэлээр тайлбарласан байдаг. Харин энэхүү мэдээллийг Өмнөд Африкийн талаас няцааж байгаа юм а. Венесуэла улсын ерөнхийлөгч Николас Мадуро Каракас болсон жагсаалын үеэр Америк нэгдсэн улсыг Венесуэла улсын аюулгүй байдалд замнал хийж байна гэж үзэж байгаагаа хэллээ. Ингэхдээ тэрээр тайзнаас Симон Боливарын сэлэн барин иргэдтэй гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалахыг уриалжээ. Өнгөрсөн 2 сар гарангийн хугацаанд Америк нэгдсэн улс Карибын тэнгист мансууруулах бодис тээвэрлсэн гэж сэжиглэгдсэн завь хүлэг онгоцуудыг онлон 20 гаруй цохилт хийгээд байгаа юм. Үүнийх нь улмаас 80 гаруй хүний амнаас эрсдсэн байна. Гиневе Бисауд 5 гарагт цэргийнхэн төрийн эрхийг гартаа авч ерөнхийлөгч Омаро Сисоко Эмболог баривчилсан тухайга зарлалаа. Үүнийг тайлбарлахдаа цэргийн командын төлөөлөгч Денис Нчама ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг манипуляц хийх оролдлого илэрсэн тул улсын доктортой байдлыг хамгаалах шаардлага үүссэн гэж тайлбарлажээ. Одоогоор цэргийнхэн бүх төрлийн үйл ажиллагааг зогсоосон, сонгуулийн үйл ажиллагааг мөн зогсоож хөлийн бомбуудыг хаасан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногт Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаитай уулзсаар ярьж Хятад улстай үүсэж байгаа маргааныг дэврээхгүй байхыг хүссэн гэлээ. Такаичи энэ сарын эхээр парламентд үг хэлэхдээ хэрвээ Хятад Тайван руу халдвал Япон цэргийн хүч хэрэглэж магадгүй хэмээс нь Бээжингийн хүчтэй эсэргүүцэл улмаад маргааныг үүсгээд байгаа юм. Японы талаас Америк болон Хятадын харилцааны талаар хэлэлцсэн болохыг хэлж байгаач дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг шууд хүлээн авч үзлээ. Анхаарлаа туслан ядаад баярлалаа.